идэх. Одоо тэгтээ хамтран явуулдаг солонгослны цуврал хичээл маань нэг эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар чонва гэдэг сэдвийг үзэх болно. Чонва дагалрын чонва. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр а, о, ё, хэ, жуда гэдэг нөхцөлийг болон жиё гэсэн хоёр нөхцөлийг үзэх байгаа. Өнөөдрийн нөхцөлийг бүгдээ харцгаая. Тэгэхээр нэгдүгээр нөхцөл маань а, о, ё, хэ, жуда. Монгол хэлний орчуулга нь бол жичэ өгөх байгаа. Жичэ өгөх байгаа. Тэгэхээр энэ маань болохоор солонгос хэлний а, о, ё, хэ гэсэн энэ маань болохоор бидний өмнө үзсэн шүү дээ. А болон уугаар төгссөн байл а жуда, бусад хэсгийнх бол о жуда, игээр төгссөн байх юм бол ё жуда. Хадагийн тохиолдол маань болохоор шууд хэ жуда болдог байгаа. Тэгэхээр а жудагийн тохиолдол бүгд анзаарцгаая. Када гэдэг үг маань явах шүү дээ. Явж өгөх ка жуда. Ууда ирэх гэсэн үг байгаа. 와주다 ирж өгөх, пад다 авах, 받아주다 авч өгөх, 보다 харах, 봐주다 харж үзэх, 보다 харах, 봐주다 харж үзэх. За энэ мэтлэн 아주다гийн тохиолдол маань байж байгаа бол одоо бүгдээрээ бусад тохиолдлыг харъя. 먹다 идэх, 먹어주다 идэж өгөх гэсэн хэлбэр гэдэг хэлж байна. За тэгвэл энийг хараарай. 쓰다 маань 서주다 болж өөрж байгаа. 서주다. 읽다 унших, 읽어주다 уншиж өгөх, 들어주다 сонсож өгөх, 듣다 тэрний маань үлгэн үндэс нь 듣다 шүү дээ. Тэгээ игээр төгсөн тохиолдол маань бол энд байна. дагалраа 마시다 уух гэсэн үг байгаа. 마시다, 마셔주다 ууж өгөх, 가르치다 заах, 가르쳐주다 зааж өгөх. тэгвэл энэ тохиолдлууд энэ мөн хадагийн тохиолдлууд энд гарч ирнэ. 전하다, 전해주다, 공부하다. 전해주다면 남줄 주고 공부하다, 공부해주다. хичээл хийж өгөх, 청소하다 보여, 청소해주다 гэдэг нь цэвэрлэж өгөх гэсэн утгаар орж иж байна. бид нар хамтдаа өнгөрсөн 아주다, 어주다, 여주다, 해주다 гэсэн хэлбэрүүдийг хамтдаа үзсэн шүү дээ. тэгвэл одоо бүгд жишээндээ хамтдаа үзье. 유키 씨, 여기에 전화번호 좀 써주세요. 유키 and утасны дугаараа 서 гэдэг буюу энэ мэн болохоор үйл үгийн үгтэй 쓰다 авах шүү дээ. тэгэхээр 쓰다 гэдгийн араас 어주다 маань орж ирээд 써주세요. бичиж өгөөрэй. 여기 있어요. 로라 씨 번호도 가르쳐 주세요. 가르치다. бид нар өмнө үзсэн шүү дээ. 가르치다. заах тийм үү. тэгэхээр энд байна. 로라 дугаараа ч гэсэн зааж өгөөрэй. 지엔 씨 사전 좀 빌려주세요. 지엔 씨, 달주치게 투루 그래. 빌리다. 이 우기들이 운수면 어때래? 빌리다. 빌리다 그러면 제일 소토다가 되게 달주치게 투루 그래 그진. 어제는 친구 생일이었어요. 우측들은 내자면 투수들 뵀어. 그래서 데모치라스 친구한테 선물을 사줬어요. 데모치라스 найздаа бэлэг бодлож авчихсан гэсэн. Иймэрхүү байдлаар хуурдаг байна. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд солонгос хэлний анхан шатнаас эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг монгол болон солонгос багштайгаар байнга эсрэг даван суралт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ үргэлжлэнд солонгос хэлний анхан шатны сургалтын суудаг солонгос монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р төвсөнд тэнцвүүлж ясан. Хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хамтыг гэсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай аль баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолойн автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар хоног байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 다이아고도 залгаарай. 여보세요?
거기 세종 여행사죠? 네, 그렇습니다. 수진 씨 있습니까? 수진 씨 좀 바꿔주세요. 네, 잠깐만 기다리세요. 아, 수진 씨는 지금 통화 중입니다. 아, 그래요? 그러면 제가 나중에 다시 하겠습니다. 감사합니다. 여보세요? 거기 세종 여행사지요? Bạn tin 세종 아이틀링카 바노? 네, 그렇습니다. 팀벤 수진 씨 있습니까? 수진 배가요? 수진 씨 좀 바꿔주세요. 수진 옷사고. 네, 잠깐만 기다리세요. 자, 저 올리 그래? 아, 수진 씨는 지금 통화 중입니다. 수진 어디 없어졌잖아. 아, 그래요? 우티모 그러면 제가 나중에 다시 하겠습니다. 대구집에 따란 대가 잘 ход나? 감사합니다. баярлаа. Уцаар ярихад хэрэглэдэг хөөс 여보세요? байна уу? 땡땡 씨 좀 바꿔주세요. 살ж өгөөрэй. 잠깐만 기다리세요. Жохон үлээгээрэй. 통화 중입니다. Уцаар ярьж байна. 잘못 걸었습니다. Буруу залгасан байна. 실례지만 어디세요? Өөртөө хаана байна вэ? 안 계신데요? Байхгүй байна. 나중에 다시 하겠습니다. Дараа дахиад залгая.